Байцгаана хүүхдүүдээ баримт бичиг боловсруулах технологи 1 хичээлийн хүрээнд өнөөдрийн хичээлээр дараах зүйлсийг бид сурнаа. Бэлэн загвар үүсгэх замыг мэдэх танилцуулгын загвар гаргах. Хичээл маань дараах алхмын дагуу явагдана. Бэлэн загвар үүсгэх замыг мэдэх, хуудасны тохиргоог хийх, гоёмсог бичиг оруулах, хадгалах гэсэн дарааллаар явах байгаа. Баримт бичиг боловсруулах програм болох Word програмыг ажилуулахдаа нэгдүгээр Start All Programs, Microsoft Office, Microsoft Word 2010 мөн Start-ны Search буюу хайлтны хэсгээр Word 2010 гэж бичиж ажилуулж болно. Template буюу бэлэн загвар гэж юу вэ хүүхдүүдээ? Бэлэн загвар нь баримт бичгийг хялбар аргаар хурдан үүсгэх зориулалт бүхий бичвэр мэдээлэл, график, диаграм, хүснэгт, дизайны элементүүдийг агуулсан баримт файлын нэг хэлбэр юм аа. Өөрөөр хэлбэл бэлэн загварыг template гинэ. Бэлэн загвар ашиглах. Бэлэн загвар үүсгэхдээ файлсны new command-аас business командаар өөрийн хийх гэж буй танилцуулгахдаа тохирох дизайн бүхий загварыг даунлоод болон гэрээд тавьж даран татаж авна. Татаж авсан бэлэн загвар дээрээ шаардлагатай зүйлийг өөрчилж болно. Эдгээр зурагт файлын ньюснээс сонгосон бэлэн загваруудыг харуулж байна. Үүсгэсэн баримтыг загвар болгон хадгалахдаа үүсгэсэн бэлэн загвараа файлсны Save As командаас Word Template командыг сонгоно. Word Template-ийг сонгохдоо Save As төв талбараас сонгоно. Файл нэм талбарт нэрээ бичснээр Save төвчийг дарж мэдээлэл хадгалагдана. Хадгалах цонх буюу Save As цонх маань хажууд нь харагдаж байна хүүхдүүдээ. Хүүхдүүдээ эдгээрүүд юу вэ? Бид бүхний мэдгээр танилцуулга буюу брошюрууд байна. Бид бүхэн өнөөдрийн хичээлээр танилцуулгын загвар гаргах байгаа. Загвар гаргахад нь багш нь дэмжлэг үзүүлэх зорилгоор insert-ны shapes-ээс дараах төсүүдийг оруулж өгч байна. За бүгдрээ бичгийн цаасны хэмжээг мэдчихъя. Бичгийн цаасны тал бол A5, нэг ширхэг бичгийн цаас бол A4, хоёр ширхэг бичгийн цаас бол A3, дөрвөн ширхэг бичгийн цаас бол A2 байх нэ. Хүүхдүүдээ A-гийн арын тоо багассан цаасны хэмжээ ихсэж байгааг ажиллаж байна уу? За бүгдрээ Word програм маань эцгээ Start руу ороод Search буюу хайлтын хэсгээр Word програмыг бичээд дуудаж өгөх байгаа. Дуудсан програм маань нэгдээд ажлын хуудас маань гарч ирж байна. Өнөөдрийн хичээлээр бид бүхэн файл business файлснээс бэлэн загвар үүсгэн өнөөдрийн хичээлээ батгаад өмнөх ангид үзсэн хичээлээ батгая. Paste, Homes-ны дотор байгаа зүйлүүдээс багш
Энэ paste бол буулгах. Cut бол зөө тайрах. Copy бол хуулах. За cut Ctrl X гэж гарнаас бас тавьчиг давхар дарж болно. Copy юу? Ctrl C нь болохоор хуулах. Үсгийн фонтыг сонгоно. За эдгээр сонголтуудаас хийж болно. Бид бүхэн Time New Roman эсвэл Arial гэсэн сонголтыг дэлгэнхтэй хийдэг байгаа. За Arial-ыг сонгочээ. Нээс үсгийн хэмжээгээ сонгоно. Том жижиг өөрөө тохируулаад сонгоно. Стандарт нь бол 11. Энэ болохоор том адар дарахад үсэг томсно, жижиг адар дарахад үсэг багасах жишээний. За хуудасаа жоохон томсгочих. Доотлын гүйлгч шугам дээр хуудасаа томсгож болдог байгаа. Эмх дээр нь дарахад томсно, хасах дээр нь дарахад багаснаа. За мэдээлэл болъё. Энэчнээс Монгол, Англи гэсэн сонголтыг хийгээд, монголоор шүчээд Монгол гэсэн сонголтыг хийгээд үгээ бичээ. За Монголыг очиж. За бид бүхэн одоо тод болгох сонголтыг хийснээр бие үсгэн дээр дарснаар бичиж байгаа бичвэр маань тод болж байна. Буцаад ахин дарахад тэр бичвэр маань ямар нэгэн итгэхгүй болсон тохиолдолд тодор бичихгүй. Ахин налуу сонголтыг яа. За налуу сонголт Италис. Налуу сонголт. Мөн ахин дарснаар итгэхгүй болно. Дараагийн доогуур зураас дагаад бичих. Үсгийн ямар өнгөтэйгээр өнгөөр бичиж болно дурын өнгөийг сонгоод багш та бүгд оруулах улаан өнгөийг сонгочих. Монгол энэ доогуур зураас итгэвтэй байна. Ахиад дарах юм бол итгэхгүй болдог байгаа. Enter төвчийг дарснаар мөр хооронд шилжинэ. Эдгээр гурван зүйл маань өмнө хуудасны урд, дунд, ард, тэгшлэг гэх мэт эдгээр сонголтуудыг бас өмнөх ангид үзсэн байгаа. Бичвэрийн арын өнгийг бас бодож болно. Дэвсгэр өнгөлгөн бодож болно. Сонголтоос. За өнөөдрийн хичээл болох 4 бэлэн загвар үсгийа файлсны new командаас бэлэн загварын сонголтуудаа хийн. За эдгээр бэлэн загваруудаас өөрийн хийгч байгаа зүйлтэй тохируулан бэлэн загварыг сонгож болно. Business, education гэдэг маш олон сонголтууд байгаа. Тэр бүхнийхээ сонголтод маш олон загварууд байгаа. Тэрнээсээ хэвлээ дурын нэгийг сонгож үзье. Business гэсээс дурын нэг сонголтыг хийе. За нэрийн утас хий гэж бодвол доктор энэ загварыг сонгоё. Greater дарснаар тухайн хэмжээ нь өгсөн байна. Ийм хэмжээтэй зүйлийг интернеттэй орчинд ингээд энэ загварыг татаад ашиглах боломжтой. Интернетгүй орчинд. За багш нь интернет татвар хаагаад. За интернеттэй орчинд бол ингээд татна. Интернетгүй орчинд болохоор шууд загвар орох боломжтой. Интернеттэй бол ингээд татна. Өөртөө хэрэгцээтэй ингээд загвар
интернетгүй тохиолдолд ингээд гараад ирнэ. Интернетгүй тохиолдолд мөн адилхан файл нь юу гэсэн байгаа бэлэн загварууд нь бас бэлэн загварууд байгаа. Эдгээрүүдээсээ сонгоод хэрэглэх боломжтой. Эдгээр маш олон сонголтууд байгааг харж байгаа. За бид бүхэн бэлэн загвараа үүсгэчээд хадгална. Template буюу бэлэн загвар хэлбэрээр нь хадгалахыг бүгд хэлж өгье. Файл руу ороод save command-ыг сонгосноор дараах цонх гарч ирнэ. Гарч ирэх цонхны эхний багнаас хаана хадгалах вэ? Замаа зааж эхлэе. Дээдээсөө документ мөн ангийн хавц үүсгэсэн бол ангийн хавцсантай хадгална. За багшин документ хэсгийг сонгочихъя. За тэгээд мөн ангийнхаа хавцыг сонгоод за бид бүхэн бас энэ файл хэсгээр нэрээ бичнэ. Файлын хэсгээр нэрээ бичнэ. Нэр хийж байгаа зүйлийн талаар бичнэ. Багшин бичвэргээ биччихье. Харин save as to хэсгээр болохоор Word template хэсгийг сонгож байна. Энэ болохоор бэлэн загвар хэлбэрээр нь хадгалъя гэсэн сонголт байгаа. Эдгээр бүх тохиргоо хийсэн бол энэ доор харагдаж байгаа идэвхтэй save тавчин дээр дарснаар бид бүгдийг хийсэн мэдээлэл хадгалагдах байгаа. Нэмэлт мэдээлэл оруулсан бол бид нэр файл save эсвэл энэ харагдаж байгаа энэ төвс дээр дарснаар сүүлд нэмсэн мэдээлэл маань нэмэлт байдлаар хадгалагдах байгаа шүү. За хэд бичиж үзүүлээд хадгалаад үзье. Тэгэхээр энэ доор нөө хадгалж байгаа гэсэн тэмдэглэгийн маань гарч ирж байгаа. Just үзээд биш нь хадгаллаа. Энэ бичлэг хийсэн зүйлүүдээ хадгалаад мэдээлэл хадгалснуудад аваад ирнэ. За page layout хэсэг рүү оръё. Margins гэсэн нь болохоор хуудсыг тохируулах хэсэг байна. Start руу ороод компьютерийн доор байрлаж байгаа нь Start руу ороод Search хэсэг болох хайлтын хэсэг дээрээ Word програмаа бичиж өгөөд дуудъя. Ингээд програм маань хийгдэж байна. Бид бүхэн өмнөх ангид Word програм дээр ажиллаж байсан. Хуудсны тохиргоо ихтэй page layout хэсгийн Mirrors буюу хуудсыг дөрвөн талаас нь тохируулъя. За Custom Mirrors сонголтыг хийснээр дараах зэс цонх нэгднэ. Нэгдэх цонхны эхний хэсэг болох за багш маузер заа авч Put top хуудсны дээд ирмгээс Put хуудсны доод ирмгээс өдөг. Left хуудсны зүүн ирмгээс Right хуудсны баруун ирмгээс гэсэн тохируулган дээр хөтлөө. За дээр болон доод ирмэг дээр 1.5 зүүн болон баруун дээр нь 2 см гэсэн тохиолнуудыг хийгээд огт овчийг дарснаар бидний хийгдэж байгаа хуудас маань өгсөн хэмжээсийн дагуу тохиргоогоо тохиргоонд орно. За дараагийн хэсэг болох page layout гэсний
пэйж лаут. За энийг харуулахын тулд багш нь энэ хуваарийн шугам дээр харагдаж байгаа нэмэх дээр дарснаар хуудас маань хомсож байна. Хасах дээр дарснаар багасж байна. Багасж байгаад багш нь хөндлөн болох болон тусаа болох хэсгийг харуулах гэдэг юм аа. Orientation хэсгийн portrait босоо lens space хэвтэй. За өнөөдрийн хичээл бошуур гэж авчраас хэвтэй гэсэн сонголтыг сонгоё. Size-гээс A4 хэсэг хэмжээсийг сонгоё. Volume хэсэг нь болохоор хуудсыг хэдэн баганд хуваах вэ гэсэн сонголтыг хийж боломжийг болгоно. Эдгээр сонголтуудаас хийн. За өнөөдөр бошуур гэж авсар 3 баганд хуваалаа. Бидний ажилласнаар энэ хуваарийн шугам маань 3 хуваагдсан байгаа. За ахиад багш нарт үзүүлье. 1 болохоор энэ хуваарийн шугам маань 1 байна тийм үү? За одоо тэгвэл ахиад 3 баганд хуваахаар ажиллаж гараа. За ингээд хуваарийн шугам маань 3 хэсэг болов хуваагдж байна. Бид бүхэн энэ хэсэг бичвэр бичээд дараагийн хэсэг болох энэ 2 дугаар хэсэг болох хэсэг рүү өөрөө натаар шилжиж дараагийн бичвэрээ бичиж явах байгаа. За өнөөдөр дүрс insert-ийн командууд болох Shift-с бид нар дүрс оруулнаа. Clip art, бүдүүвч оруулах, график оруулах, хүснэлт оруулах гэсэн хичээлүүдийг дараагийн хичээл дээр авах байгаа. Өнөөдрийн хичээл дээр багш нь insert-ийн Shift-с дүрс оруулна. Word art буюу гомсог бичгийг оруулах гэсэн хоёр тохиргоог insert-ээс ашиглах гэж байна. Insert-ээс дурын дүрсийг оруулъя. Хийх гэж байгаа зүйлдээ тохируулан өөр сонголтоо дураараа хийж болно. Тухайн дүрсийг оруулаад татсны дараа бэлэн загвар болох эдгээр загваруудаас сонгож болно. Мөн өөрийн сонгосон өнгөө дуртай өнгөө энэчнээс сонгож ажиллаж болно. Идэвхтэй байгаа дүрстэн дээрээ маус хоёрыг товсноор гарч ирэх чагсаалтын Add text сонголтыг хийснээр энэхүү дүрстэн дээрээ бичвэрийг бичиж өгөх боломжоор онгонаа гэсэн. За ингээд гомсгоор бичих тулд insert-ийн Word art хэсэг рүү ороод эдгээр сонголтуудаас дүрийн сонголтыг сонгон авч бичвэрээ бичнэ. Бичвэр бичих юм монголоор бичих, англиар бичих гэсэн keyboard-ын сонголтыг хийж өгнө. За монголыг сонгочих. За бичвэр бичиж. Сэдвийн дагуу агаарын бохирдол. За бичсэн зүйлээ наашчаас зөөх, томсгох, өнгө өөрчлөх гэснээс гэх мэт тохиргоонуудыг нэмэлтээр хийж болох байгаа шүү хүмүүстээ. За ахин багш нь дүрс оруулъя. Дүрс оруулахдаа өмнө оруулсан хэмжээний хүмүүс дагаад хийгээрэй. За дурын дүрс орууллаа. Өнгө цагуураа бас өнгөшгээ сонгож явуучих гэсэн үг. Дурын өнгөө сонгож явуучих гэсэн үг. За бэлэн цагуураас ажилланаас. За тэгээд дүрсээ нааш чааш нь татах, томсгох, жижиг хэсгэх энэ тохиргоонуудыг л өөрснөө юм дүрсэн дээрээ дарахаар идэвхтэй болж байгааг дөрвөлжин талдаа юм дөрвөлж эзэгтэй. Эдгээрүүдээс нь татаад нааш чааш нь болгох юм уу? Томсгож эзэх болдог байгаа. За бүгдээрээ одоо дүрсээ оруулаад сурцсан шүү дээ. Дүрсээ оруулаад за insert Shift-с дүрийн дүрс оруулаад дахиад нэг өнгө загвар оруулчих та. Бүгдээрээ татлах болгоод. Тат өнгөийг сонгож багш танарт харуулах гэж байгаа учраас за эдгээр тохируулгыг хийсний дараа бид нар мэдээлэлээ хадгална. За хадгалахдаа файлзны save командыг сонгоод харилцах зоохны урд багнаас нь болохоор хаана хадгалах вэ? Документ үү, дэлгэц үү, диск үү гэсэн сонголтуудаас дурын өөрийн сонголтоо хий. Хоёрт багнаас чи хэрэгцээ ангийн хавтас үүсгэн эсвэл багш нь тэнд хадгалаарай гэсэн хавтас үүсгэн байх юм бол тэр газараа хадгалах сонголтыг хийж болох байгаа. За энд харагдаж байгаа файл нэм хэсэгт өөрийн нэр, анги, зүйл хийж байгаа зүйлийн талаар бичиж өгч болно. За багш нь бичвэр хийж байна. За save as top хэсэгт болохоор документ хэсэг
документ хэлбэрээр буюу яг Word-ийн ажлын хэлбэрээр хадгалах гэж байгаа учраас шууд энэ сонголтыг хийгээд идэвхтэй save гэдээ хадгалчихж байгаа. Бид бүхэн ахаад энэ хийж байгаа зүйлээ за энэ илийг арилгачих. Тэгээд энэ доор харагдаж байгаа энэ төрүүлж ягаан зүйл төр дарахад энэ хадгалж өгдөг бас гарнаас контрол хэсэгт орж байна. Хадгалахад энэ хуваарийн шугамны доор хэсэгт хадгалж байна гэсэн илэрхийлэл болохгүй шугамгүй. За анзаараа бол одоо опшн ахаад ил хэсгийг төвч жаад ахаад хараад үзье. За гэд хадгалж байна. Ер нь хийж байгаа зүйлээ нэг юм хийчээд ахаад save дараад ингээ хадгалаад байх. Мэдээллийг хадгалахдаа файлны save командаас сонголтыг хийнэ. Гарч ирэх цонхноос нэгдүгээр алхам болох хаана хадгалах вэ гэсэн замыг сонгоно. Жишээ нь багш нь документийг сонгосон байна. Хоёрдугаар алхам болох хаана хадгалах вэ? Фолдер үүсгэсэн бол тэр фолдер руугаа орж өгч болно. Мөн 3 дугаар алхам болох файл new буюу энэ дээр өөрийн англи нэр юу хийсэн талаараа бичнэ. Эдгээр зүйлсийг хийгээд дууссан бол 4 дугаар алхам болох save командыг дарснаар та бүхэн мэдээлэлээ хадгаллаа гэсэн үг. Мөн хийж байх явцдаа save командыг гарнаас control-с эсвэл файлзны save-ийг сонгосноор чиний хийж байгаа зүйл нэмэлт байдлаар хадгалагдах болно. Бид бүхэн өнөөдрийн хичээлээр хийж сурсан зүйлээ ажлын хуудаснаас дэвтэрдээ тэмдэглэж аваарай сурагчдаа. Тэмдэглэж авсан команд зэснүүдээ өөрийн болгож тогтоож аваарай. Мөн тэмдэглэсэн зүйлээ өөрийн сургуулийн мэдээллийн технологийн багш руугаа илгээгээрэй. Өнөөдрийн хичээлийн үзсэн хичээлээ баттах зорилгоор дараах тестийг ажлан багш руугаа илгээгээрэй. Гэрийн даалгавар сурагчид 25-аас 26 дугаар хуудсыг уншиж, дасгал 1, дасгал 2-ыг тэмдэглэж уншаарай. Өнөөдрийн хичээлээр асуух зүйл болон дутуу ойлгосон зүйл байвал өөрийн сургуулийн мэдээллийн технологийн багшаасаа асууж лавлаарай. Анхаарал хандуулсан сурагчдаа баярлалаа.